Орхон аймгийн Баянөндөр сумын гэр хорооллын 14 багт төлөөний мод нийлүүлэх хожуул төсөл хэрэгжиж байна. За уг төслийг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм а. Ингэснээр төлөөний модны үнийн хөөрөгдөл мөн хомсдол үүсгээс сэргийлэн ажиллаж байгаа арга хэмжээ юм а. За дээрх сумын Ар мэргэн Батмах уулын ойн сан бүхий 10 гатлалбагаас цэвэрлэгээний журмаар унсан мод хожуулыг ачиж тээвэрлэн 250 мянган төгрөгөөр Орхон аймгийн Баянөндөр сумын иргэдийн гарт хүргэж байна. Дээрх ажилд Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч багуудын ажлын албаныхан хяналт тавин ажиллаж байна. 10 сарын 1-ний өдрөөс бид бүгд ажиллаа эхлээд 120 портер модыг иргэдэд оруулж ирж 250 мянган төгрөгөөр борлуулсан. Иргэдийн сэтгэл санаа буюу одоо энэ түлээндээ одоо ингээд өөрийн одоо гаргаж байгаа одоо юу бол тэ сэтгэл ханамж бол 100% байгаа. Ганц нэг алдаа дутагдал гарсан. Бид нар бол алдаа дутагдлыг дорн засаж тухайн иргэний гомдол санал дээр тулгуурлаа одоо нөгөө модыг нь солих буцаах ийм асуудлуудыг зохион байгуулсан. Өнөөдөр Булган аймгийн одоо тойрсон сумдууд бол ер нь одоо байгаль орчны хуулиад одоо мөрдөж ажиллая. Бид нар бол босоо мод унгахгүй нянг буюу одоо тэр байгаль орчноо байгалаа цэвэрлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулъя гэдэг тийм бодлого барьж байгаа. Булган аймгийн 5 сумаас бол энэ одоо 2021-с 22 оны үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд бол 13.5 мянган метр куб модыг бол оруулж ирэхээр бид нар бол тохироонд хүрсэн. Эхнээсээ бол орж ирээ явж байна. За бас саяхан нэг аймгийнхан засаг даргын нэг албан захирамж гараад тэр захирамжийн дагуу одоо мод зод нааш цаашаа орохгүй гэсэн асуудал байгаа. Энэ дөр бол манай аймгийн засаг дарга Бачааргал дарга бол одоо бас харин Эрдэнэ даргатай холбогдож энэ асуудлыг эргэж хараач гэдэг хүсэлтийг тавьсан байгаа. Тийм болохоор одоо иргэд маань бол төлөө төвшөнтэй байна, олдоц мото байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Булган аймгийн энэ одоо ой нөхөрлөлүүд бол бас нэг өвлийнхээ бэлтгэл ажлыг хангаж малынхаа өвсдөг жилийг бэлдсэний дараа бол бид нар Орхон аймаг Баянөндөр сумынхаа нутаг дэвсгэрлэл бол төлөө модоо бол тасралтгүйгээр оруулна л гэж байгаа. Үний хөөрөгдөлт яагаад гарч байгаа вэ гэдгийг бас одоо бид бүгд иргэдтэй мэдээлэх нь зөв баг. Булган аймгийн одоо энэ Бугат сумын Бугат гэдэг модны зах байдаг. Энд бол одоо тухайн Бугат сумаас мод нийлүүлэгдэж орж ирдэг мөн Баяа агт хотог өндөр гэж зэрэгэлдэх сумдуудынх нь мод нийлүүлдэг хүмүүс шууд тэнд авчирж мөнгөөр одоо бэлэн мөнгөөр буюу одоо жоох өндөр үн хашаар өгчөөд байгаа. Тэгээд тэр хүмүүс бол одоо 380-аас 450 мянган төгрөгөөр өнөөдөр модыг борлуулж байгаа. Яг тухайн зах явж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа газар бол Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр байдаг. Бид бүгдийг очиод одоо ингээд шаардлага тавих, мэрэгжлийн хяналт, шийдвэр өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар ингээд одоо асуудлыг тавихад бол хүлээж авдаггүй. Мөнхөө гэдэг нэг хүн одоо тэрийг ажилуулдаг. Нэлээд дархлагдсан. Тэр хүн бас одоо цаашид одоо энэ орон нутагт бизнес эрхлэе гэж бодож байгаа бол бас нэг уян хатан наанта цаантал байх ёстой шүү дээ. Тэгээс одоо тэгээд нэг орон нутгийн удирдлагуудыг үл тоолсон шинжтэй үг амард оромжилдог тавьсан шаардлагыг биелүүлдэг те төрийн хууль бол хэрэгжих газар бол хэрэгжих ёстой. Тийм болохоор бид нар хатуу байр суурьтай ер нь адилхан одоо захуудыг байгуулж зах зээлийн өрсөлдөөний журмаар үнийг буулгах тал дээр бол анхаарч ажиллая гэж бодож байгаа. Нүүрсний төвлөрсөн үүсэг хайр үзүүлсэн байна. За бид нар одоо бас иргэдээс олон санал гомдол ирдэг байсан. Энэ бол одоо иргэдийн дунд одоо нүүрс шигших, тоос босгох ингээд одоо агаар орчин бохирдуулах асуудал их байдаг гэдэг ярьсны үндсэн дээр бол 2021 оны 6 сард бол бид нэгдсэн арга хэмжээ аваад Эрдэнэгийн нутаг дэвсгэртэд төвлөрсөн газар зааж өгөөд 4 нүүрсний цэгийг байгуулсан байгаа. За нөгөө хүмүүс маань бол одоо бид нар одоо энд ингээ байрлаад нүүрсээ шигшээд ингээ шуудаалаад бэлтжлээ. Гол нь иргэд маань бидний зорж ирэх урсгал их бага байна. Тийм болохоор одоо борлуулах цэгийн асуудлыг шийдэж өгч гэсэн байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар бас нэгэн иргэн хүн ажил хөдөлмөр хийж иргэдийг ажилдаа орлоготой байлгаж мөн одоо бас хямд төсөр нүүрс нийлүүлж байгаа иргэдэд бас бодлого яах вэ? Тэгээд гэр хорооллын нутаг дэвсгэр дээр бас нэг 3-4 цэгийг байгуулъя. Тэр нь бол одоо яг нүүрсээ тэндээ шуудаалж авчраа зардаг, үн нэмэхгүй, чанартай байх ёстой гэдэг шаардлагуудыг тавиад ажлуудыг зохион байгуулж байгаа. Хожуул төслийн ажилд хамрагдаж төр ажлын байртай болсон иргэдийн цалин хөлсийг Эрдэнэт сангийн иргэн төлөгдөх зээлээр шийдвэрлэн ажиллаж байгаа гэлээ. За түүнчлэн төлөөний мод нүүрс худалдаалах шин цэгийг Эрдэнэт багт байгуулан иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа юм байна.